байх байгаа. Тэгээ яг орж ирсэн чинь миний эсрэг бүтээлийн шуундадаг робот байгаа. Би энэ урлан бүтээлтэй электроникийн дугууланд явдаг. Тэгээд энэ бол манай бусад ангийн хүмүүсийн маань хийсэн бүтээл жишээний дуу мэдэрч ажилладаг. Гэх мэт олон төрлийн олон гайхалтай юм сэтгэлгээний бүтээлүүд бас харагдаж байна. Тэгэхээр би өөрөө уран бүтээлч учраас бас санаа авч хаарч идэв юм уу? Миний бодолд оюун бодолд маань бас их тийм нэг тэгээд бас гар их сайхан олон бүтээлүүд харагдаж байна. This exhibition is quite good. I have been told that the students of this institute have mounted this exhibition and teachers have also helped. It's very interesting and I'm very much impressed to see the quality of the work here. And from my side and from my MSc side, I would like to congratulate and encourage all the participants and say that they have done well. And in future, if you plan to have such exhibitions, it will be very good for you. Олон авьяаслаг залуучууд хүүхдүүдийн одоо хийсэн бүтээсэн зүйлүүдийг харахад үнэхээр би өөр нь урлагийн хүн болохоор бас сэтгэл их хөдөлгөөр их гоё одоо бүр нэг тийм өөр ертөнцийн ороод ирсэн юм шиг гоё сэтгэл төрж байна. Тэгээд авьяаслаг мундаг хүүхдүүд маань бас гоё хөгждөг юм байна гэдэг тийм сэтгэл төрлөөл дөө манай охин бас одоо яг 5 настай тэгээ яг зурж эхэлж байгаа охин зургийн дугууланд явуулаа. Тэг яг ингээд тийм дугуулын энтерт явуулахаар хүүхдийн авьяас яг бүр өөрөө тийм нуугдсан авьяас энтер хүртэл ингээд хөгжиж гарч ирдэг нь яг харагдчихсан байхгүй манай охин дээр. За тэгээд үеийнхаа залуучуудад болон ээж аамнартай гэж хэлэхэд хүүхдийн урлан бүтээгдэхүүнээр ирж ин үзэсгэлэн үнэхээр үзүүштэй юм байна гэж хэлмээр байна. Яг бол энэ бас олон хоног үргэлжлэх юм 3 сарын 8 хүртэл явах гэж байна. Тэгээд бас өөр хүүхдүүдэд агуулж ирж бас үзүүлүүлтэй тэр хүүхдүүд бас гоё юм зураг хорог ийм гоё одоо өөрийгөө хөгжүүлэх тал дээр бас илүү хөглөгдөх юм болоо. Тэгээд тийм авьяастай хүүхдүүдтэй хүмүүс бол бүр илүү хүүхдүүдэд дагуулж ирмээр юм биш үү. Тэгээд үзэсгэлэн гэрж үзээрэй гэж уриалмаар байна. Тэгээд